Сайн байцгаана уу. Та яг одоо илүү уран суугийн хүлээн авч үзэж байна. За ингээ өнөөдрийнхэн дугаараараа цаазын ялгаа хүлээгээд ингээд нэгэн хорих газар хоригдож байх хугацаанд тухайн хорих газрын дарга болон за хянагч хоёрт удаа дараа хүчндүүлсэн эмэгтэй гашуун түүхийг өнөөдөр ярих болно. За энэ хэрэг маань надад нэг юмараа маш их таалагдсан. Юу вэ гэхээр энэ бүх хүчндүүлсэн, энэ бүх доромжллын эцэст энэ хэрэг маань одоо тийм ээ тэр хоригдол эмэгтэйн талд шийдэгдсэн бол надад үнэхээр одоо баяртай сайхан мэдээ байсан. За ингээд хэрэг рүүгээ хэдүүлээ орохоос өмнө би танаас нэгэн зүйлийг хүсмээр байна. Юу вэ гэхээр та зүрх судасны ямар нэгэн асуудалтай бол эсвэл таны сэтгэл санаа тогтургүй таагүй байгавал өнөөдрийн илүү уран суугийн одоо энэ дугаараас таныг татгалцсан дээр болов гэж танд зөвлөж байна. За ингээд хэрэг рүүгээ орцгоё. Хятадын шоронд нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэй 76 хоног хоригдож байх хугацаанд шоронгийн хууль сахиулагч нарт нийтдээ 26 удаа хүчндүүлсэн байна. Тэрээр сэтгэл санаа болон бие махбодын хувьд туйлдсан байна. За өнөөдрийн ярих эмэгтэй нэрийг Ван Саммин гэдэг. Ван Саммин олон удаа хүчндүүлснийхэн дараа жирэмсэн болсон. Хамгийн анх 1 сарын 10-нд Ван Саммины цаазаар авах ялыг гүйцэтгэхээр за Хятадын Хибэ муж дахь И тойргийн цагдан хорих газар шилжүүлсэн үед энэ хэрэг илэрсэн баг. Нэгэн эмэгтэй хянагч Ван Саммины биед үзлэг хийх үед My Preston гэх нэртэй эмийг бол түүний биеэс олсон байдаг. За уг эм нь бол үр зулбуулах үйлчлэгээтэй эм бөгөөд эмэгтэй хянагч нарыг гайхшруулсан нэгэн зүйл нь за яагаад хоригдол эмэгтэй үр зулбуулах эм хэрэгэлсэн байх вэ гэдэг асуулт гарч ирсэн. Эмэгтэй хянагч нар энэ явдлыг бол дарга нартаа мэдэгдэж нэмэлт мөрдөн байцаалт явуулахыг хүссэн байна. Ингээд 1 сарын 13-нд Ван Самминыг эрүүл мэндийн үзлэгт оруулахаар мужийн эмнэлэгт хүргэсэн. Түүнээс авсан шинжилгээний хариу цагдан хорих газрын ажилтнуудыг шоконд оруулсан юм. За учир нь Ван Саммин тохиоллоор үр зулбуулахын биедээ авч яваагүй бөгөөд тэрээр хэтгэн 7 хоногтой жирэмсэн болох нь тогтоогдсон. Хоригдож байх хугацаанд Ван Саммин дээр ямар ч эрэгтэй хүн эргэлтээр ирээгүй бөгөөд тэр ямар ч эрэгтэй хүнтэй уулзаагүй байна. Гэтэл яаж хоригдол эмэгтэй жирэмсэн болсон байх вэ? Энэ ямар нэгэн хэвийн бус зүйл хорих газар гарсан байна гэсэн сэжгийг төрүүлсэн. За ингээд И тойргийн цагдан хорих газар үннийг илчлэхийн тулд Ван Самминаас байцаалт авсан. Байцаалтын үед Ван Саммин товчхон бөгөөд бүрхэг хариултуудыг өгч байсан. За гэвч шоронгийн удирдлагууд болон удирдлагуудын төвчээр болон ятгалгын үр дүнд тэрээр энэ байцаалтын эцэст бүх үннээ ярьсан. Ван Саммин цаазын ял сонссныхон дараа Динсин гэх хорих газар хоригдож байсан. За тэгээд тэндээсээ 10 сарын 26-нд Гёбай гэх хорих газар руу шилжсэн байдаг. За энэ Гёбай гэх хорих газар энэ хүчингийн бүх хэрэг гарсан байна. Өөр хорих газар руу шилжиж очисон тэр шөнөө бол Ван Саммин тийм ээ өөрийнх нь гэр бүл нь ингээд өөр хорих газар руу шилжүүлснийг мэдэхгүй байх үедээ гэж санаа зовоод Гёбай шоронд ирсэн тэр шөнөө за тухайн хорих газрын хууль сахиулагч нартаа уулзаж харилцааны журмын талаар асуусан байна. За үүнээс 3 хоногийн дараа Ян Лин гэх нэгэн ир түүн дээр ирээд дагаад явж тушаасан. За түүнийг авч явж байгаа шалтгаанаа Ван Самминыг уулзалтын өрөөнөөс ар гэртээ уцаар яриулнаа гэж хэлсэн байдаг. Ингээд Ван Саммин гэрээхэнтэйгээ уцаар ярьсныхаа дараа Янлин гэх энэ нэрийг цагдан хорих газрын дэд дарга юм байна гэдгийг олж мэдсэн. Үүнээс хэд хоногийн дараа шүн дөлөөр нэгэн эмэгтэй хоригдол бол Ван Саммин дээр ирдэг. За тэрээр бол цагдан хорих газрын дэд дарга Янлин чамтай яг одоо уулзах хүсэлтэй байна. Тэгээд намайг дагаад яв гэж хэлээд Ван Самминыг дагуулж явсан байна. Ингээд хяналтын өрөөнд бол очиход Янлын эрх мэдлээ ургуулan ашиглаж ямар ч гэрчгүй хаалттай өрөөнд хоригдол эмэгтэй Ван Самминыг тухайн шөнө хүчинтсэн байна. Ван Саммин хууль сахиулагч нарт хүчндүүлсэн 2 шалтгаан байсан гэж үзэж байна. За нэгт бол түүний гоо үзэсгэлэн бусдын анхаарлыг татсан бөгөөд эрх мэдлэлтэй хүмүүсийн бай болгосон. Хоёрт бол тэрээр хорих газрын хууль сахиулагч нараас тусламж хүсч гэрийнхэнтэйгээ холбогдохыг хүссэн тэдний анхаарлыг татсан байна. Янлын дарга бол Ван Саммины хүчинтснийхээ дараа түүнийг аргадаж тийм ээ цаашдаа гэрээхэнтэйгээ холбогдохыг хүсэх юм бол эсвэл өөр ямар нэгэн асуудал гарвал чи над дээр ирж болно шүү. Би чамд тусалнаа гэж хэлсэн байдаг. Энэ явдлаас хойш Ван Саммин хорих газар 76 хоног цаазын ялаа хүлээж хоригдож байх хугацаанд Янлын дарга түүн дээр
байнга зочилж очдог болсон байна. Янлын дарга түүнтэй 18 удаа хүчээр бэлгийн харилцаанд бол албадан орсон байна. Тэр бүрт Ван Саммын өвдөлт доромжллыг мэдэрсэн ч эсэргүүцэж зүрхлээгүй. Янлын дарга хэлэхдээ өөрт нь үйлчлэхгүй бол хоригдож байх хугацаанд чинь байдлыг чинь яаж ч хүндрүүлж чадна шүү гэж Ван Саммыг айлган сүрдүүлсэн. Хүчндүүлснийхээ дараа бүртээ Ван Самми маш ихээр ядарч, хөдөлж явах болон хоол идэхэд түүнд маш хэцүү хүндрэлтэй байсан байна. Тэрээр энэ бүх доромжлол өвдөлтийг төвчгээс өөр аргагүй нөхцөл байдалд бол хоригдож байсан. Өөрийн эргэн тойрон дах эрх мэдэлтэй хүмүүсийн харгислалыг эсэргүүцэх чадваргүй, ичгэвтер бөгөөд маш гутамшигтай байдалд тэрээр орсон. Ван Саммын хяналтын өрөөнд хүчндүүлж гарч ирснийхээ дараа хорих өрөөлөгөө явахдаа хоёр хөл дээрээ арай ядан тогтдог байсан. Энэ бол зөвхөн түүний бие махбодын тарчлал биш, сэтгэл зүйн тарчлалч байсан юм. Үүгээр ч зогсохгүй шоронгийн хоригдлууд бол даа ялангуяа эрэгтэй хоригдлууд Ван Саммыг хайр найргүй шоолж, тохуурхаж байсан ба түүнд шоронгийн бие үнэлэгч гэдэг хочийг өгсөн байна. Энэ бол доромжлол. Эдгээр доог тохуу доромжлол нь Ван Саммын сэтгэл санааг зовоохоос гадна бусдын өмнө өөрийгөө ямар ч үн цэнгүй мэтээр мэдэрч байсан. Ван Саммын яриагаар бол хорих газрын дарагт хүчндүүлснээсээ гадна хорих газрын хянагч Ли Гоу гэдэг хүнд бас удаа дараа хүчндүүлснээ ярьсан байна. Энэ Ли Гоу бол шоронгийн нөлөө бүхийг хянагч байсан бөгөөд тухайн үед хоригдож байсан хоригдлуудыг хүсснээрээ өөр тийш нь шилжүүлэх эрх мэдэлтэй албан тушаалтан байсан. Нэгэн шөнө Ван Саммыг унтаж байхад хянагч Ли Гоу түүн дээр ирээд жижүүрийн өрөөрөө дагаж явахыг тушаасан байна. Ингээд харанхуй шахуу өрөөнд хянагч Ли Гоу худлаа шалтак хэлж Ван Саммынаар захидал хуулбал бичүүлсэн. Захидлыг хуулж дууссаны дараа түүнийг хяналтын өрөөлөөр дагуулж орсон бөгөөд гэрийнхэнтэйгээ чи утсаар ярьж болно шүү гэж хэлсэн. Ингээд тэрээр гэрийнхэнтэйгээ ярьсан. Дуудлага дууссаны дараа Ли Гоу Ван Саммын хажууд ирж суугаад түүний биед хурж таагүй хошигнолуудыг ярьж эхэлсэн. Ван Саммын энэ нь бол мэдээж эвгүй санагдаж би яг хорих өрөөрөө буцаж болох уу гэж асуусан ч Ли Гоу татгалзаж өөртөө бэлгийн харилцаанд орохгүй бол шоронд байгаа амьдралыг чинь би там болгочих чадна шүү гэж сүрдүүлсэн. Ингээд Ван Самми эсэргүүцэж зүрхлээгүй. Учир нь хянагч Ли Гоугийн албан тушаал эрх мэдлийг харгалзан үзэхгүйгээр Ван Саммын түүнээс татгалзах юм бол шоронд урьдчилан таамаглах аргагүй хүнд нөхцөлтэй тулгарна гэдгээ тэр ойлгосон байна. Шоронгийн хянагч Ли Гоу Ван Саммын эмзэг байдлыг ашиглан түүнтэй 4 удаа хүчээр дарамтлаж бэлгийн харилцаанд орсон байдаг. Нөгөө ажлаа дууссныхаа дараа хянагч Ли Гоу Ван Саммын хайрцагтай мандрин, шар өнгийн, алчуур, анхлан үнэртэй тоос тэрч байтугай тансаг хоолоор түүнийг дайлсан байна. Энэ жижиг бэлгэнүүд Ван Саммын бага зэрэг тайвширлыг өгж байж магадгүй ч хянагч Ли Гоуд хүчндүүлсэн доромжлол зовлон шаналлыг бол арилгаж чадахгүй шүү дээ. Ингээд 1991 оны ихээр Ван Саммын сарын тэмдэг ирэхгүй биед нь өөрчлөлт гарч эхэлснээр тэрээр өөрийгөө жирэмсэн болсноо мэдсэн байна. Шоронд хүчндүүлж байхдаа хүүхэд болсон Ван Саммын сэтгэлийг маш ихээр дүгшээж түүнийг бол санаа зовход хүргэсэн. Энэ үед бол шоронгийн дарга Янлыг бол тэрээр олж уулзаад илэн далангуу жирэмсэн болсон гэдгээ хэлсэн байна. Янлын дарга огтхон ч өрөвдөх сэтгэл гаргаагүй бөгөөд үл тоомсорлсон байдалтайгаар үр зулбуулах юм байдаг. Тэгээд тэр имийг өөр яриа байхгүй гэж хэлсэн байна. Энэ санаа Ван Саммын сэтгэлийг тайвшруулсангүй. Учир нь тэрээр шоронгийн ийм нөхцөл байдалд жирэмслэхээс бол үхтлээ айж байсан. Мөн хорих газрын дарга Ван Саммын хүчндэх үедээ түүнийг аргадаж ямар ч асуудал гарсан би чамд туслана гэж амлаж байсан хэлсэндээ хүрэлгүй үл тоомсорлож хүүтэн хандсан нь Ван Саммынд маш их ганцаардлыг мэдрүүлсэн. Тэрээр ердөө даргын секс хүслийг хангаж ашиглуулад хаягдсан хэнд ч хэрэггүй хог мэтэр өөрийгөө мэдэрсэн байна. Ван Саммын үр зулбуулах юмнээс 2 тунг уусны дараа гинэт түүнийг хоригдож байсан Гяо Бай хорих газраас И хорих газар руу шилжүүлсэн байна.
хорих газарт ирэхэд бол одоо хянагч эмэгтэй нар Ван Саммэний жирэмсэн болохыг бол богино хугацаанд олж илрүүлсэн юм. За хорих газрын дарга Ян Лин, хянагч Лю Го нар эрх мэдлээ ургуулan ашиглаж хоригдож байсан Ван Саммын гэх эмэгтэйг хоёулаа ээлжлэн олон удаа хүчинцнийг илрүүлсэн. Хөдөлшгүй нотлох баримтаар шүүхээс энэ хоёр хууль сахиулагчийн хүчингийн хэргийг бол баталсан. Хорих газрын дарга Янлинд 8 жилийн хорих ял. За ингээд хянагч Лигод одоо 5 жил хорих ял тус өгсөн байна. Энэ хоёр хууль сахиулагч хатуу шийтгэл хүлээсэн ч тэдний хийсэн хүчингийн хэрэг бол одоо маш муу үр дагавартай байсан. Тэдний үйлдэл шүүх засаглалт итгэх ард иргэдийн итгэлийг хүсэрдүүлээгүй ч гэлээ хууль сахиулагч болон нийгмийн хэв журам сахиулагч нарт итгэх ард иргэдийн одоо итгэлийг нийгэмд тэр аяар нь үгүй хийсэн явдал болсон. За энэ бүх гашуун зовлонд эмгэнэлт доромжллыг туулсныхаа дараа Ван Саммэнд одоо учруулсан эрүүл мэндийн асуудал болон нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс түүний цаазаар авах ялыг бүх насаар нь хорих ял болгон бууруулсан байна. Тэрээр абортонд орж хүүхдээ авахулсандаа бол үнэхээр харамсаж байсан бөгөөд за ингээ хоригдож байх хугацаанд буюу 1999 оны 1 сарын 19-нд хизээч захин одоо жирэмслэхгүйгээр шийдээд ингээд хагалгаанд орсон юм байна. За ингээд энэ бол ганцхан хятадын шоронд болсон ч хэрэг биш юм байна. Дэлхийд дахина одоо энэ хорих ангиудад байдаг эмэгтэй одоо хориглуудад хүчингийн хэрэг одоо гардаг нь маш хэвийн үзэгдэл бөгөөд тэд бол одоо ялаа эдэлж байгаа ч гэсэн өөрийн эрхээ бол одоо хамгаалуулах чадваргүй нөхцөл байдалд бол хоригдож байдаг. За зарим нэгэн шоронгийн одоо хорих газруудад бол эмэгтэй хориглууд тийм ээ. За шоронгийн хянагч за бусад одоо эрэгтэй хориглуудад ч гэсэн хүчндүүлэх тохиолдол байдаг. За тэд одоо зарим нэгэн байдлаар бол нэг тамхинаас эсвэл одоо хоолноос ямар нэгэн одоо өөрийн хэрэглээнийхэн зүйлээсээ болж одоо хүсээгүй үнтэйгээ бэлгийн харилцаанд орох. За ийм явдал бол одоо дэлхийд дахины улс орон бүрийн шоронд бол элбэг үзэгдэл байд юм байна. За ингээ өнөөдрийн маань дугаар үүгээр дуусч байна. Хүлээм авч сонсон та бүхэндээ маш их баярлалаа. За дараагийн дугаараараа дахин уулзъя. Баяр таа.